Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргээд энэ машиныхаа урд талд би шаш нэг манай айл энэ шаш тарьсан. Тэгээд тэр шашаа нэг хоол хийж идэхээс өмнө арилгацсан шашноос нэг 2 ширхэг боосон жаараа ингэж гоё ургасан байна. Тэгээд би бит хоёр ч нөгөө аялал яваад байгаа болохоор ерөөсөө ногоо тарих амар шанс байхгүй. Энэ үрийг хэр зэрэг ургах юм бол энэ ямар шүү юм бол гэж бодоод боогоо хийцэн жаараа ингээд гоё саялцсан ба шүү. Энэ шашыг 11 сар тарьсан эднэр үр суулгаж яхад би харсан, өрслөхгүйгээр шууд үрээ суулгаал. Тэгээ энэ ногоон шаш байгаа, ийм цайвар ногоон ийм шаш байгаа. Энийг би одоо та нарт одоо харуулъя. Энэ айлынхаа гашаанд ургацсан байгааг. Тэгэд ингэж гоё ургаж байна. Харин би одоо айлаасаа энэ шаш аваад үрийг авч хатаа гэж бодлоо. Тэгээд их айгүй их хордон ургадаг энэ. Энийг би хашаанда 4 сар тарихад 6 сар тураажсэн. Болцоо айгүй хурдантай их гоё шаш байгаа. За одоо би та нарт харуулна. За өнөөдөр 3 сарын 7 оны хараа жүрчнүүд нь ингээл гоё гадаа машины зогсоол дээр энэ жүрчнүүд нь ихэнх нь хураасан байна. Тэгээл ингээд ургацсан хийрээл. За энэ Испани жүрчнүүд нь хараа ингээд жүржээ өгөнгүүтээ ингээл дахиад цэцгэлээд эхэлсэн одоо. Өстө сайхан юм нэр. Энэ манай машины зогсоол дээр энэ Нидерланд айл бас байгаа энэ. Энэ Нидерландын машин. Айгуу сайхан зантай 2 хөгшин байгаа юм. За энэ манай хөр шар энэ чи ингээд энийг бас их орой тарьсан шүү дээ. Энэ баг 1 сармаар тарьсан баха энэ. Төмсөө хураага тарьчихсан. Тэгсэн чи одоо юм гоё гараад ирсэн байна. Oh, hello. Hola. Tantas.